Баянзүрх дүүргийн 23-28 дугаар хороонд байрлах Унтны усны хүүсвэрийн хамгаалтын бүсгээд 240 орчим газрыг Баянзүрх дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурал хуулийн дагуу өөрийнхөө бүрэн эрхийн дагуу олон улсын цэцэрлэгт хүрээлэн хийхээр ингээд нэг шийдвэр гаргаад яваад байгаа юм байл. Энэ тэгээд нэг ажил хэрэг болохгүй бүх шатанд гацаад яг нэг үгүй хэлэхэд манай энэ төрийн байгууллагуудын дунд шатны дарга нарын хоорондын үл ойлголцол, уялдаа холбоо байхгүй. Энэ байдлаас бол гацаад байна гэж би бол Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүний хувьд харж байгаа. Энэ бол зөвхөн нэг Баянзүрх дүүргийн иргэдтэй хамаатай асуудал биш. Эсвэл тэндээс сонгогдсныг улсын их хурлын хэсэг бүлэг гишүүдийн асуудал биш. Энэ ерөөсөө нийслэл Улаанбаатар хотын нийт иргэдийн Монгол улсын тал хувийн амьдарч байгаа энэ сая 600 мянган иргэдийн асуудал. Хамгийн нэгдүгээрт энд үндэсний цэцэрлэгт хүрээлэнтэй адилхан төстэй тим хэмжээний олон улсын цэцэрлэгт хүрээлэн хийчих ийм боломж олцоотой газар. Үүнээс цааш дахиж ийм газар нэгдүгээрт Улаанбаатарт бол байхчгүй олдохч. Хоёрдугаарт иргэд энэ чөлөөт цаг заваа зөв боловсон өнгөрүүлэх гол ач холбогдолтой. Дараагийн хамгийн гол асуудал энэ агаар орчны бохирдлыг бас багасгах. Тэнд мэдээж ногоон байгууламж энэ ерөнхийлөгчийн гаргасан 1 тэрбум модны хөдөлгөөн тэнд таригдах ийм боломжууд. Дээрэс нь энэ Унтны усны их үүсвэрийнхээ хамгаалтын бүсийг бүр албан ёсоор сайхан хамгаалж авч цэцэрлэгт хүрээлэн хийх ийм боломжтой.